Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчүүд радион 3 дугаар студиэс шугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 1-ний мягмар гарагийн 400 шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа Гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлтгаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 35 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл за мөн дижитал зээлийн үйлчлэгийг нүд өрнөхийн зур Simple хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь миний мэдээгээр эхэлдэг шуугуулад үгээ. За тэгэлгүй яг уу шуугуулад үгүй. За эхний мэдээ маань болохоор зэрэг нэг мөнгөө хэмнээд хойлож одоо өмнө нь мөнгөө хэмнэдэг янз бүрийн хүмүүсийн талаар ярьж байлаа. Одоо халуунд кондишнгүү, гүйтэнд паргүү тий. За ингэж амьдрдаг хүмүүсийн талаар ярьжсэн бол өнөөдөр байрны урьдчилгаа хийх хүсэлтэйний хятад бүсгүн тухай Азийн хөлөг мэдээллийн сайтууд битүү мэдээлээд арив чимэгч өсгөө од болоод байгаа. За ёстой мундаг охины тухай ярьж өгч байна. Мөнгөө хэмнэхийн тулд энэ охин маань түрээсийн өрөө түрээслэлгүйгээр ажилдаг үйлдвэрийнхээ эзнээсээ гуйгаад 1.5 м2 талбайтай ашигладаг нойлын өрөөнд амьдарч эхэлсэн. Бидний хувьд нойлын өрөө гэдэг маань нэг юм нөгөө хуучин нэг юм шийтний өрөө байсан өрөөнд бид нар нойлын өрөө гэж ярьдаг шүү дээ тий. Энэ чинь бол яг бие засч орж бие засдаг нойлын өрөө шүү. За ийм өрөөнд амьдарч эхэлсэн. Гол нь цоошин нойлч биш өмнө нь ашиглагдаж байсан үнэр танартаа хуучин нойл гэсэн үг шүү дээ. За хятадын нойл ямар шуухан байдгийг бас манайхан мэдж байгаах. Хойна мужийн иргэн энэ бүсгүйг үйлдвэрийн захирал нь 800 яна төлөөд энгийн байранд амьдр гэж уг нь хэлсэн юм байна л да. Гэтэл 19 настай охины хувьд өөрөө ядуу гэр бүлээс гаралтай болохоор яаж иж байгаад мөнгөө хэмнэж өөрийн гэсэн байртаа олж гэрийнх нэгэ амьдруулах хүсэлтэй юм гинэ. За гол нь бүсгүй амьдрах нөхцөлийн талаар үйлдвэрийн ажилчид анх ам нээж интернетэд зураг хүргийг нь оруулаад эхэлсэн чинь хандлтын төлөө жорлон дотор амьдралаа гэж хүмүүс одоо шүүгээд дайраад эхэлсэн. Тэгсэн тавилгын үйлдвэрийн захирал охиныг жинхнээсээ үйлдвэрийн байрны нойлд амьдарч байгааг хэлсэн. За уг нь бол түрээс хэмнээд үйлдвэрийн байранд бай гэхээр нь оффистай амьдрахыг зөвшөөрсөн юм байна. За охин харин хаалга үүдтэй нойлд амьдрах нь илүү хувийн орон зайг олгоно гэж үзсэн өөрөө. За ингээ охины хувьд бол 3000 оны цалин авдаг. За монголоор бол 1.4 сая төгрөг орчим төгрөг тийм үү. Харин түрээс нь 1000 орчим юан байдаг нь 480 орчим төгрөг болоод байгаа байхгүй юу. Тийм хэмжээний мөнгийг түрээсэнд өгч байхаар захиралдаа ус тогны мөнгөд сарда 50 он буюу ерөөсө 24000 төгрөг төлөөл. Тэгэл байрны урьдчилгаа хадгалж байгаа энэ бүсгүйг хүмүүс хуваагдмал байр суурьтай хүлээж авч байна. За гэр бүлээ тэжээж тэтгэхийн тулд 16 настайдаа сургуулаасаа гарч ажил хийж эхэлсэн охин энэ нойлын өрөөндөө одоо 1 сар гаруй хугацаанд амьдарч байгаа. За сэтгэлдлүүд нь ердөө давгүй юм чи эвгдэг ор мортой юм байна шүү дээ. Тэгээ гаргаа тавьчихдаг юм байна. Тийм тэгээ бүр нэг дөг яг бүр нэг сайхан амьдарч байгаа сте. Толмолтой ерөөсөө яг. Тэгээд эн чин ерөөсөө ингээд нөгөө одоо юу л гэсэн үг штэ. Цаана нь тустай хаалгатай нойл байгаа штэ. Тийм тэгээд ингээд энийг ингээд нэг даав уучдаг ингээд юм хөшиг шиг ингээд даав нойлоо хаалгалаад ингээд тавьчихдаг. Тэгэл ингээд нойл руугаа орж бие заслаа. Гараад ирлээ. Хувцас соллоо. Өө ингээд амьдардаг. Ер нь ийм юм байна. Нойл чи ингээд наадталтаа нэлээд зайтай байдаг шүү дээ. Тэр зайнд л амьдраад байгаа. Тэгээд нөгөө нэг орой л орж унтдаг. Өдөр нь бол энэ чинь ажиллаа хийгээ байж байгаа шүү дээ. Яг үнэ. Өдөр бол ор мороо гаргаад тавьчихдаг. Өөрийнхөө хувц сунрыг ингээ бүтээчдэг юм байна. Тийм. Тэнгүүд хүмүүс нойлоо ашиглаад байж идэг. Тэгээ орой олонгууд нойлыг нь хаагаад наадталтаа ажилчт нь явчих шүү дээ. Наагур нь хөшиг татаал тэгээд орой оруулж тавиал толмолондоо хараад симбиж байгаа унтаад өгч. Тийм тэгээд эвхдэг ор мортой тэгээд ер нь л одоо юу гэдэг ингээд нойл нь тустай хаалгатай цаанаа байгаа тэгээд нойлын нааталт нь байдаг зайг л ашиглаад унтаад байна гэсэн үг. Нөгөө захилгаан мопедтэй юм байна. Тэгээд гудамжны нөгөө нэг уудаг усны газар байдаг шүү дээ. Тэнчэнээс давхиж очиод нөгөө 20 бодлоонд усыгаа давчраад ундныхаа усны асуудлыг шийдчихдэг юм байна. Яг үнэ. Энэ чинь ингээд амьдрах арга олдсон юм байна өө. Тэр нойлын хаалгыг тэр цаана ингээ хөшиг хадаад ингээд одоо ингээ сайхан ор мороо ораагаад өглөөд ингээ сайхан ор мороо ораагаад ингээд нойлын наатлын зайг ашиглаад л одоо амьдраад байна шүү дээ. Хоёр л нойл байгаа юм байна цаадалт нь. Тэгээ нэг үлгүүрт ингээ сайхан хувцснуудаа өлөгцөн тэгээд энчэнэ ингээд энийгээ бас сайхан нөгөө нэг нойлын хаалгыг ингээ хааж тагалж исэн хөшиг шиг юмараа энийг ингээ бүтээч. За тэгээд тэр дотор хамгийн амар хоол идэд нойл дотор
өдөр хоол идэдэг нь жоохон тийм юм да. Яг тэрүүхэн тэнцэнэ нэг юм пилетиктэй юм байна шүү дээ. Тэгэл тэр пилетэн дээр өөрийнхөө жижиг хоолыг хийж идэл тэгэл амьдэрчихна. Оо Сарын 50 оны түрээстэй үүнээс илүү жаргал гэж юу аах вэ? яг үнэ. Эн чинь бас дээр үйлдвэрийнхаа мансардын дээр угаасан юм гаргаад тавьчихдээ байна. Оо яг үнэ. Оо газар мазар унтахгүй энэ ч дөг идэ. Нэг ор мортой. Орн ингээ эвхэгдчихдэг лаг ор. Яг үнэ. За сэтгэлүүд нь 19 наснда ажил хийж мөнгө хураах нь байтугай ээж аавын мөнгийг яаж өргөх вэ гэж боддог байлаа. Мундаг хөдөлмөрч өсөх байна. Ирээдүйд том бизнесийн эзэн болох байхаа гэсэн байна. Их мэрэлттэй. Гэхдээ ер нь ар гэртээ татлаад түтлээгүй хүн жижигхэн өрөөнд амьдраад байж болно. Хүлжигээд унтгал боломжтой бол бусд нь хамаагүй штэ. Би бол энэ охин шиг амьдрч чадна. Хүн орж ирж 0-д ороод байдгүй л бол бусд нь ямар хамаатай юм гэсэн байна. Мөнгө чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ агаар салхи нар үздэггүй өрөөнд эрүүл мэнд чинь хурдан муудаж хөрсрөлт хурдан явагдан тэрнийг бодож үзэх хэрэгтэй гэсэн. Мэдээж 0 юм чинь цаанаа цонхтол байгаа штэ. Эн чинь өдөртөө гараад зүгээр амтны дунд ороод амьдэрчдэг. Угаасаа энэ орой л энэ дотор орж ирж унтдсан байлээ. Ер нь бол энэ бичлэгийг харж ах нэ тий. Би бол тэ энэ охиныг үнэхээр лаг байна л гэж. Би ч гэсэн. Би бол анханасаа хэлсэн штэ. Айгүй мундаг охины талаар мэдээлэл өргөж байна гэсэн. Мундаг үнэхээр мундаг охин байгаа. Зоригтой байна штэ. Үнэхээр зоригтой байна. Тэгээ одоо эн чинь ингээд мөнгө хурааж агаад аав ээж ах トゥ хамаатан ах トゥ гээ ингээд байр орон сууцтай болох гээд энэ мөч ингээд чааваас зүтгээд л яваад байгаа юм байхгүй юу? Тийм. За одоо энэ ингээд ундны усны газар байгаа байхгүй ундны ус авдаг газар тэнд очиод нөгөө бодлооноо авч давхиж очиод бодлоондоо ус хийж аваад нөгөө мопедэн дээр ачаал давхиж хурж ирээд усныхаа асуудлыг шийдчихэ. Карантин ус уухгүй шүү. Яг байна. За. Энэ стамболд юм байна. За, миний эхний мэдээ бол ууг нь өштэй Италийн 92 настай өвгөн марафонд гүйсэн тухай юм. За тэрийг ярихаас өмнө бас нэгэн баяртай мэдээ хүргэе. За манай алдартай Монгол Улсын гавьяа тамирчин Цэрэнгийн Радна гэж хүн байгаа. 1934 онд Өмнөгов аймгийн Баянталаа суманд төрсөн гэхлээр чи одоо 91 настай хөө. За Ардаагаа маань сая биднийг одоо ичмээр л юм. За тэгтэл одоо яах вэ? Бидний хийж чадахгүй байгаа юмыг энэ хүн хийгээгүйгээд байгаа байхгүй юу? Тийм. За Ардаагаа мастеруудын дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнээс энэ Америкт болсон байгаа. 6 алтан медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Монгол Улсын гавьяа тамирчин Радна 91 наснда 6 ангилалд төрүүлж 6 алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Би нөгөө Тэнгэр тэрээвлийн 20 жилийн арга хэмжээг хөдөлж өгөхгүй юу. Тэгээ Арднаагаа одоо нөгөө нэг яг энэ алтан үйлчлүүлэгч гээд одоо Тэнгэр тэрээвлэр одоо хаашаа өссөн цагтаа аялах юм гоё эрхийдсэн болоо. Тэгээд тэр үйл ажиллагаан дээр байсан үнэхээр хөнгөн шингэн юу 91 заа юу. Гялацчихжээ нэрээ гялацчихжээ. Бид нарыг баг байхад 50 та хүмүүс л энэ хүн шиг харагддаг байсан шүү. Тий бараг л. Тий. За тодруулбал 100 м, 200 м, 400 м, 800 м, 1500 м-ийн зайн гүйлт болон 3-ын харьяалтад бас төрүүлээд нийтдээ 6 алтан медаль хүртээд ингээд за би буруу сонсоогүй бол 2 төрөлд нь бол дэлхийн рекордыг эвдэлсэн гэж сонсогдох шиг болсон. За ийм амжилттайгаар одоо энэ том тэмцээнд оролцоод ингээд хүрээд ирлээ. Энэ хүн бол үнэхээр одоо юу гэх юм энэ хүн бол үнэхээр бидний бас бахархал болоод байна. Тэгэлгүй яах. За, тэгвэл өнөөдөр миний хүрэх гэж байгаа мэдээ. За. Антонио Рао гэдэг 92 настай мундаг өвөөгийн талаар одоо би ярьж өгөх гэж байна. За. Монголын бахархал манай өвөө байгаа бол Ардаагаа байгаа бол энэ италичуудын бахархал Рао гэдэг хүн болжээ. За, энэ мундаг хөнгөн шингэн өвөө амьдралынхаа 80 жилийн хөнгөн атлетик гүйлтэд зориулсан. Саяхан энэ өвөө маань Ром хотын марафоныг 30 дахь удаага дуусгасан амжилт гаргаад мэдээллийн сайтуудаар мэдээ урдцагдаад жинхэнэ мужигнуулж байна. За. Бүтэн марафон чинь 42 км хэдэн метрч үлээд ийм урт замтай байдаг. Тийм. За тэгвэл өвөөгийн хувьд 7 цагийн турш энэ замыг туулсан. Пүү мундаг. Өнгөрсөн жилийнхээ амжилтыг бүр 10 минутаар ахиулсан гэдэг амжилт гаргасан гэж байгаа юм. За. Раогийн хувьд 7 хоногт заавал 20-30 км гүйчдэг гинэ. За. Гүүхгүй байхаар би энэ хөшөө түндрээд байдаг болохоор гүүхгүй бол байж суух газар олдохгүй гэдгээ ярьсан байна лээ. 1933 онд төрсэн Антонио Рао гэдэг
энэ хүн бодвол 10 настай байхдаа л анх сургуулийнхаа гүйлтийн тэмцээнд ороод тэрнээс хойш огт зогсолтгүй энэ жил ингээд 82 дахь жилдээ гүйж байгаа хүн байна. 82 жил. Пүү ямар мундаг юм бэ? Жишээ нь аливаа улсын нийслэл хотын нэрмжит марафонд олон жил дараалан оролцсон хүмүүс байдаг. Гэхдээ Рао өвөө шиг 30 жил дараалан оролцсон хүн бол байдгүй юм байна. Энэ насн дээрээ би чадж байгаа юм чинь хүн болгон чадна гэдгийг харуулахыг хүссэн юм а гэж өвөө ярьсан байна лээ. Мундаг хүүхчид бүтэн марафоныг 2 цаг гаруй хугацаанд туулдаг. За энэ төрлийн дэлхийн рекордыг бол Кенийн хүүхч Келвин Киптум гэдэг хүн бол 2 цаг 35 секунд гэсэн амжилтаар эзэмшдэг. 42 км марафоныг үү? Хүү ямар мундаг юм. 2 цаг 35 секунд шүү. За. Өвөө бол харин 6 цаг 44 минут 16 секунд гүйсэн. Гэхдээ 42 км дасралтгүй гүүн гэдэг чинь баазраа энэ ч одоо бараг худалч хүнд нэрээ чи юу штэ. Бид нар 4.2 км дээр нь бахардаад ойчин шүү. Тэг нь хөө юу 4.2 бараг 3 км ч хүрэхгүй ах шүү. Би нэг 4.2 гүйж. Цэцэрлэг түрээлэнгийн дугуун зам чинь 3 км авахгүй анжгаа. За тэрийг нэг удаа би нэг тойрч гүөх гэж бүр амтан болсон штэ. Амтан болсон ёо. За бүтэн марафонд хүмүүс орж эхлүүлдэг ч гэсэн дуусгаж чадахгүй хүмүүс өчнөө байдаг юм аа. Юу яах вэ? Замаа дуусгах гэдэг нь өөрөө амжилт байдаг. Харин өвөөг өдийн энэ өндөр наснд марафоноо дуусгаад зогсохгүй нэмээд бүр өөрийнхөө хувийн амжилтыг ахиулсанд нь олон хүн баяр хүргэж байна. 2023 онд өвөө бүтэн марафоныг 6 цаг 14 минут гүйсэн амжилтаараа нэмэх хэр насныхны дэлхийн рекордыг эзэмшигч болсон байдаг юм байна. Энийг хинч хизээч эвдэхгүй. Ямар сайн бэ гэж. Ранер яасан Рао өнөр ямар мундаг байна хинэ арднаагүй Рао. Рао гэдэг өвөө тэнд сүйтгэл, Радна гэдэг өвөө энд сүйтгэл сүйтгэж байгаа байхгүй. За сэтгэлдлүүд нь айхтар хөнгөн шингэн хүн байна. Би 5 км-ийг гүйж туулд барж чадахгүй. Өөрөөсөө иччлээ гэсэн мэн. Иймэрхүү хүмүүс тусдаа төрдөг байхаа. Би жишээ нь хичээлсэн ч гэсэн энэ хэмжээнд гүйх хэмжээний хүсэл зориг тэмцэл төрөхгүй гэж бодож байна. 7 цагт 42 км гүйдэг 92 настай хүн байна гэхээр нэг л итгэхгүй байна. 92 нас шүү дээ. Үнэхээр бахархаж байна. Дахиад олон жил гүйгээрэй. Бид нар 92 хүрвэл аштаа хорглоороо тоглоно шүү. Йоо би 92 хүрмээргүй байна угаасаа. Гэтэ энэ хүн шиг амар хүрчивэл болж гинэ. 42 км гүйждэг 92 настан болж байгаа байхгүй. Тийм ээ тий. Тийм үстэй. Тий. Тэгтэл манаас чадахгүй л дээ. Гизүү дээ ер нь бол. За ийм мундаг хоёр өвөөг танилцууллаа шүү. Монгол нэг нь манай Монгол өвөө, нэг нь Италийн Рао. За Улаанбаатарт 18 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн мань хамтран ажиллагчаар дижитал зээлийн үйлчилгээг нүдэрмхийн зур Simple хамтран ажиллаж байгаа. За би Simple-с зээлтэйгаа. Яадгийн ер нь. Өнөөдөр хүртэл би ч тэгтээ бас миний төлөлт бас гайгүй. Өнөөдөр 250 мянган төгрөг төлсөн. За та бүхэндээ байгаа газраас хамгийн уян хатан нөхцөлтэйгээр 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүдэрмхийн зур авах боломжтой дижитал зээлийн үйлчилгээг танилцуулж байна. Мөн Simple нь зээл авах процесс зарцуулах хугацааг багасгаж таны санхүүгийн нөхцөлд таарах хамгийн дээд хэмжээгээр зээлийг санал болгодог гэдгийг дуулахад таатай байна. Үргэлжлүүлээд хэрхэн дижитал зээл авах тухай алхмуудыг хуваалцъя. Би өөрөө сурч байгаа юм. Надаа штэ те юу яжээс хамгийн анх 5 сая төгрөгийн зээл гарч ирсэн. Тэгээд дараа нь ингээд тэр чинь 10 сая болоо. Тэгээд сүүлд авахд 29 сая болсон. Гоё өсөөл. Simple апа татан суулгана. За. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь Simple-ийн харилцагч болж бүртгүүлнэ. Тэгэлгүй яах вэ? За, гуравдугаарт нь дижитал зээлийн эрхээ харна. Одоо жишээлбэл чинийх 5 сая байсан те эхнийх 5 сая байна гэж харж байна. Дөрөвдүгээрт нь хэрэглээний зээлийн гэрээг нэг удаа байгуулад хэдэн ч удаа зээл авах боломжтой болох нэ. За би болохоор штэ те би айгуу сайн санаж байна. Намрын тэр нэг өдөр байсан. Анх зээл авсан өдөр. Нэг тийм навч шаргалтан унсан бороо шивсэн өргөтэй өдөр байлаа. Үгүй цас орсон байсан. Тэгээ би ажил дээрээс гарч алхаад
Тэгээд угаас амар төвчрэлтэй өдөр байсан байхгүй юу. Тэгээ хамгийн ойрхон салбар нь манай ажилтаа хамгийн ойрхон салбар нь хаана вэ гэсэн чинь юу E-Mart-д байгаа, Чингисийн E-Mart-д байгаа гэд тэнгууд нь би буцаад ажил дээр ирэх ажилтаа байсан байхгүй юу. Ажлаа тарчаад тэгээ алхаж очиод тэнгуудээ би даарад цсан байхгүй юу. Алхахтаа даарад тэнгууд шууд зээл авангууд мөнгөтэй болцсон нөгөөдөг чинь. Нөгөө нэг удаагийн зээлээ авч байгаа штэ. Үгүй. Таксины мөнгө бол байсан гэтээ амар төвчрэлтэй байсан байхгүй юу. Тэнгууд нь би шууд нөгөө нэг доороос нь ялгуунаас ийм гоё миний нэг бүнгэртэй малгай бүнгэртэй оролц өгöd идэв штэ. Тэрийг ч авсан. Тэгээ аваад нөгөөдгөө зүг өмсөж зүнгүүтээ буцаад ажил руугаа пижгэн залах юм байгаа. Симплэс зээл авсан үү яах вэ? За зээл олголтын шимтгэл нь тэг. Зээлийн доод хэмжээ нь 100,000 төгрөг, зээлийн дээд хэмжээ нь 30 сая төгрөг. Дижитал зээл дээр шүү. Яг байна. Хугацаанд 40 сар хүртэл хэрэгэлсэн хугацааныхаа хүүг төлөх боломжтой. Байгаль газараасаа гар утсаа ашиглаад онлайнаар гэрээ байгуулж болно. 30 хоногоор зээл авсан ч гэсэн та 2 хоноод буцаага төлчих юм бол 2 хоногийн хүүгээ л төлнө. Яна дээд хэмжээ нь 30 сая. Яагаад надад 29 сая гарав? Эсвэл юм болохгүй юу? Тэр нэг тийм. Чи ч нөгөө нэг машины торгуултай байсан. Тэрийг чинь харгалзаж үзээ. За. Тэгэхээр та эдэд төлөвлөрөнгөө мэдээллийн 1828 гэдэг утаснаас аваарай. 1828. За тэгээд Simple Cigmen гэдээ орж болно. Эсвэл Simple гэж бичээд Facebook руу н орж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дижитал зээлийн үйлчилгээг нүд өрөмхийн зур Simple хамтран ажиллаж байна. Үнэхээр нүд өрөмхийн зур шүү. Тэгээд нэг удаа тэгэж алхаж очиж гэрээгээ байгуулаад тэгэл тэрнээс ч нөөш би ингээл ерөөсө дахиж ерөөсө очиж тагаал зуралцж байгаа байхгүй. За одоо миний мэдээ тийм үү? За миний мэдээ. За энэ юу яасан? Италийн мэргэжлийн хөл бөмбөгийн дээд лиг буюу Serie A-тай холбоотой мэдээлэл хүргэх гээд байгаа байхгүй би. За энэ лиг тоглодог нэгэн багийн тоглогчийн хүзүүн дээр байсан хүн гайхмаар шарах олон хүний ярианисэд болоод хүмүүс хөл бөмбөгчин залууг чухам юунаас ийм шарах авсан байж болох уу гэдэг дээр ухаанаа уралдуулж байна одоо. За Serie A гэдэг чинь бол бас л одоо энэ дэлхийн том лиг шүү дээ. Тий. Би бол энэ залуугийн тэрийг хараад би зүгээр Монгол хүний ухаанаар хараад энэ зүгээр бомб тавиулсан юм шүү гэж би бодсон за. Тэгсэн чинь хүмүүс бүр амар шуугаад байгаа. Serie A-гийн Болоня багт тоглогчийн байрлал дээр тоглодог Дани хөл бөмбөгчин Энс Одгарт Бям гарагт Венеса клубын эсрэг хийсэн тоглолтын үеэр шилэн үзүүн дээрээ кинон дээр л авч болмоор шарахтаа гарч ирсэн. Ехүдээ энэ чи манайхан юу гэдэг үлээ үлд гэдэг үстэй. Харин үлд. Манайхан бол энэ чи үлд гэдэг. Үлдч гэдэг чоноо хөрвөсч гэдэг ч үл нэг ийм юм гарцсан л байдаг. Энэ чи техник үедээ манай нутагтууд бол яаж хэмжилдэг байсан гэж сонинг шатаагаад сонингийн тосоор дүрхэд л идгэж. За сонингоо шатаахтаа ингээ сайхан хуйлж агаад дээр ингээ аягны ёроол дээр ингээ хуйлсан сонингоо тавьж байгаа. Дээрээс нь шатаахаар доошоогоо нэг юм шар тоснууд ингээ тунраад гараад ирнэ. За тэрийг энэ үлдэн дээр нь дүрхдэг байлаа. Манай ардын уламжлал сайхан юм. Тэгэл нам дардаг байлаа. За тэгтээ энэ үлд ч юм уу юу ч юм мэдгүй. За ингээд ээж хар гаргийн хүүхэн үнссэн юм шиг эвгүй л харагдаж байна те. 25 настай тоглогч залуу маш чадамгай тоглолт үзүүлж бага хожил түргсэн ч хүмүүсийн хувьд хүзүүг нь л анхаарч тоглолтыг бараг мартахад хүрээд байгаа. За сошиал медиа дээр том ангархай юм шиг улаан шархыг нь зомби татзуулсан. Аврах загасны дайралтанд өртсөн зэрэгээр янз бүрээр тайлбарлаж байна. За Twitter дээр Bologna Venezia гэдэг үг трендлээд хүмүүс тоглолтын тухай биш харин Энс Одгардын өрмөц шархны талаар маш их бичиж байна. За Энс Одгард хүзүүн дээрээ ардын эмчилгээ хийлгэж байгаа учраас ийм шархтай байгаамаа санаа зовох зүйл байхгүй гэдгээ бол дэмжигчтэй хандан инстаграмаараа мэдгдсэн ч интернет хэрэглэгчид янз бүрийн хөлбөр дэвшүүлсээр байгаа. Би бол энийг бомб тавиулсан. Би бомб тавиулсан гэж бодоод байгаа байхгүй юу? Хатимчлэг юм бол бомбол юм байна. Сэтгэлдлүүд нь юу юм бэ? Зомби зуулгаж байгаад байж ирээд хөл бөмбөг тоглоод байгаа юм уу? Бусад тоглогчдынхаа амийг аварья. Болоняг лигээс хасцгаа гэсэн байна. Зомби үгэнтэй явуулдаад байгаа л таймаа. Өнөөх нь ядахад хүзүүгэн шимэх гэж байгаад хацчихсан юм шиг байна гэсэн байна. Их л том амтай үгэн байна да. Бараг аврах загас шиг үгэнтэй уулздаг юм байна штэ гэсэн байна. Хүмүүс ийм сэтгэлдлүүдээр ингээд шуугаад байгаа байхгүй юу? За энэ манайд бол ийм гарах юм бол манайхан тоохчгүй. Ханжгаа шууд гарангуудаа үйлдгсэн чинь би болохоор шууд энэ бомбол нь штэ ч гişтэй. Манайхан бол энийг нэрнгээс тоохгүй. Харин тийм тий. Оо наад чи яах вэ? Тэгээд ингээд ингэсгээл болно штэ эдэр гэж боддог. За таны мэдээсэн. За миний мэдээ. Заваа мэдээ ш. Үнэхээр заваа мэдээ. Сүсгэлнэ гэдэг үл танайхан ч. За манайхан сүсгэлээрээ хоол ундаа идэж ууж байгаа бол хойшин тавиараа сүсгэлээрээ. За энэ шүүгэн хүргэнэ. Энэ хэлтвэ юм гарч. Ирэтгэлээр сүсгэлэхгүй.
Ядаргатай. За, Нью Дели хотын цагдаа нар нэг заваа хулгайчтай хэсэг хөөцөлдчихлээ. За. Орон гэр байрны хулгайгаар бол мэрэгшсэн 27 настай Дипак гэдэг энэ нөхөр хулгайгаа олигтойч хийсэн юм байхгүй байнга л цагдаа нарын хараанд өртөнө. За. Тэнгэж нэг муу айл руугаа ороод ухаж төрөхгөөл ингэж идэл цагдаа нар мэдээл хүрээд ирдэг. Гэхдээ энэ нөхөр өөрийн гэсэн зүхтахныг заваа аргатай. Чорлонгийн нөхөр зүхтч тийм үү? Үгүй. Йоо. Бүр заваа аргатай. За. Сүүлдээ бүр Делигийн цагдаа нар энэ заваа аргын эсрэг өөрсдийн тактикийг хэрэглэж байж арай гэж барьж авсан гинэ. За. За би зүхтдаг заваа аргыг нь ярьж өгье. Яалчгүй шууган болоод энэтгчүүд сошиалд бужигнаад байгаа болохоор л ярьж байгаа шүү. За чи битгий уугаарай. Энэ бүр нэг заваа юм ярих гэдэг байна. За өөж би нэг усаныг азааддаг. Яг нэг заваа юм ярих. Бүр нэг заваа юм ярих гэдэг шүү яг. За энэ Дипак гэдэг нөхөр цагдаа нарын сургаар зүхтнаа. Одон цагдаа нарч бариад авахын алдад шууд өмдөндөө хүндрээд өтгөн шингэнтэйгээ хутгалдаад тэгээд цагдаа нарыг пупа гэж байх оронд хамаг юм агоожуулаад зогчдаг ийм нөхөр байгаа юм. Йоо ямар заваа юм бэ? Агууртай энэ өстө агууртай шүү. Цусаараа тэгэлсэн юм бэ ч тоо балаа юм бэ. За ямар сантай эндгийн цагдаа нар энэ нөхөрт Poop and Run гэдэг хож өгсөн. Poop and Run гэдэг чи одоо баачгаа зүхтдаг болгож гэх юм да. Ийм нэр өгөөд байгаа гэж байгаа юм. За ингээд ээлжид нэг хулгайхаа үеэр цагдаа нараас молтрохын тулд өнөөх зартаа арга хэрэгэлтэл залхаж гүйцсэн цагдаа нар амны хаалт зүүцсэн. Бээлийн өмсцэн бэлэн байж байгаад хөөцөлдөж өтгөн шингэнэ гойжуулсан чигээр нь барьж авчээ хөргийг. Йой. За энэ итгэгчүүд энэ баримтчилгааг бүр түүхэн баримтчилгаа гэж хэвлэлүүдээр бичсэн байлаа. Манай нөхөр хэд хэдэн гар утасны хулгай, орон байрны дээрэм бас хутга тулгаж хүн дээрэмцэн эрэг төртөл буруудагдж байгаа юм байна. Йой. Зүхтаг заваа аргынхаа ачаар баригдлагүй өдийг хүртэл зүхтаж чадсан боловч энэ цагдаа нар нөөдгий чи ингээд байнга нэг энэ хүүртээ зурлаж явах гэж лээ. Нэг удаа гүрийж агаад баригээд одоо ингээд маск засах зүгээд бэли мэлэтэй байж байгаад ингээд бариад авсан. За хаширт бол ямар зүйл ангиар ял тулгах нь тодорхойгүй байна. За мэдээж гэмт хэргийнхаа хувьд бол хулгай, орон байрны дээрэм за тэгээд эн чин танхаа гэж зөндөө хэрэгтэй юм байна л да. Энэнгээрээ тулгагдах нь тодорхой байх. Дээр нь одоо энэ заваа арганыхаа төлөө ямар нэг ял нэмэгддэг юм болов уу яадаг юм. Тийм штэ. Гэтэ манай эрүүлийн цагдаа нар бас ер нь бол нэг удаагийн бэлэтэй явдгийн бэлэн штэ байнга. Тэгэхгүй бол одоо тэр чинь ингээд гудамжин тасраад унтсан янз бүрийн л хүмүүс байгаа штэ тий. Тэгээд тэр хүмүүстэй чинь ингээд за заримдаа бол ингээд дуудлагаар ингээд магадгүй амнасаа алдсан хүн дээр ч очиж байгаа штэ тий. Иргэн газар очиж байгаа. Тэгээд нэг удаагийн бэлэтэй байд юм бэлээ. Гэтэ энэ нэрээ ямар заваа харшаар вэ. Тэгээ юунч бэлэн зэлэн тэрэн тэгэл бэлэн байж идэгин тий. Йоо. За уншиж байхдаа л ярваалаа. Хулгайч дээр нэмээд бас залтай нөхөр байж ямар ч цагтаа ийм заваа юмтай зуурдахыг хүсэхгүй штэ. Бараг баригдаж магадгүйгээд хадгалаад явж байдаг байсан юм биш үү? Йой. Чорт. Яа, үнэртэй байгаа байхгүй юу? Йоо, завраад байгаа чи. Бүр завраад байгаа. Бүр агууд сүрчлээ. Цагдаа нар бүр аргаан бараад зэвсэлдэж байгаад барьсан байж та хаа гэдэг. Тэгээд тэгж заваарсан өөрийгөө яаж цэвэрлдэг байсан юм болоо. Шал заваа юм. Их л өмхийн нөхөр байдаг байх та гинэ. Йоо, өста заваа юм аа. Базар байна. Бүүзэг. Энэ энтгэгчүүдээс их юм гарна шүү. Их юм гарна. Үзээгүй юм аа үзэж үхэр цамаа харайна гэдэг чи энэ тал болж байгаа юм да хөрх. Йоо, өста нэрэ. За, Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар 35 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За. New Life Garden төслийн 2 дугаар ээлжинд цөөхөн байр үлджээ. New Life Garden төсөл нь Баянзүрх дүүргийн Нохотын өшөөний урдталд Чулуун овооны урд шин суурьшлийн бүсийн төлөвлөлт өнгө төрөхөж шинжилэлт хийн жишг тогтоож байгаа ийм төсөл бөгөөд 2 болон 3 дугаар ээлжийн 56-аас 81 м2-т 2-оос 3 өрөөнүүдтэй яг одоо захиалга авч байна. За. Гадаадд ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан 36 сар хүртэлх хугацаатай жилийн 8% хүүтэй компани хувь лизингээр орон сууцаа захиалах онцгой нөхцөлийг санал болгож байгаа юм байна шүү.
За тэгэхээр гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань New Life Garden сегмент сайтаар н ороод төслийн дэлгэрэнгүй мэдээлэл аваад загварын байрны 360 хувилбараар шүү бүр 360 хувилбараар зорчлох боломжтой. 360 гэдэг яг нэг ингээд камер нэг иргэдэг тийм зураглалаар үзэх юм биш үү? Хувилбараар зорчлох боломжтой бөгөөд сайтаар дамжуулан борлуулалтын ажилтнтай холбогдох боломжтой. За тэгээд өрөөний зөв зохион байгуулалтай, бүрэн зутгамал, нийслэлийн сургууль цэцэрлэгтэй ойрхон, төслийн хүрээнд улсын сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн. За үндэсний цэцэрлэг төрөлнгөөс ерөөсөө 3 км зайд орших, гэр бүлээрээ чөлөө цагаар зөв боловсон өнгөрүүлэх боломжтой гэх мэтчлэн маш олон давуу талуудтай байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн төслийн пэйж хуудас болон борлуулалтын албаны 7777 тэг 784 дугаараар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. 7777 тэг 784. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 35 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний дараагийн мэдээ манайхан орж ирээд нулимдэг мэдээ. За Тайланд шуган урах гэж байна. За Тайландын нэг аав эхнэрээ өөртөө бэлгийн харьцаанд орсонгүйгээ уурлахдаа 2-7 хоногтой буюу ерөөсө 10 төрөөл 14 хонжоогоо хүүхдээ задгаа байгальд аваач тавьсан жигшүүрт хэрэг гараад Тайландчууд газар хөдлөлтийнхөө хажуугаар энэ залууг нүдэж өгч байна одоо. за 21 настай Хүтичай гэдэг энэ залууг 22 настай эхнэр нь интернетэд илчилсэн. За улмаар цагдаа нар чинь хэрэг татагд орсон. Гэтэл энэ залуу үр хүүхдээ үл хайхарч аюултай байдалд оруулаад зогсохгүй мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг нь тогтооогджээ. За хамгийн аимшигтай жигшмээр нь энэ залуу төрөөд удаагүй ихнэрээ. Одоо бидний чинь ингээд 45 хоног бэлгийн харьцаанд орж болохгүй гэдэг нь шүү дээ. Төрсний дараа яг тэгэхээр чинь одоо эн чинь бидний бүх юм ингээд нээгдсэн байгаа. Эн чинь одоо ингээд эрүүлжих нэг юм цаг хугацаа байна. Хэрвээ ойдолтой төрсөн бол бүр амар хэцүү. Тэг чи дотор гадаргүй ойдол тавилсан бол бүр амар хэцүү. Тэнгүүдээ өксөх замын халдвар орохоос өксүүлээд яагаад ийм ч ингээд 30-аас 45 хоног ингээд гам хийгээрээ, ингээрээ, тэгээрээ бэлгийн харьцаанд орж болохгүй шүү гэдэг анд. Гэтэл энэ хүн чинь төрөөд ингээд 14 чоноогүй одоо ихнэрээ ингээд орсонгүй гингүүтээ шууд амар заяо уурлангуудаа хүүхдээ ингээд гадлын талбайд аваач тавиад тэг ихнэртэй зургийг явуулж дарамтлсан байна. Ямар дурак гэхээр юм бэ? Энэ хараач дээ энэ нэг муу нөлмөх юу ч наадах мөг чинь бол бүр алмаар юм биш. Энэ муу нийл гамтныг ингээд аваачаад ийм гадлын талбайд аваачаад тавьцсан. Амар. Энэ бүр амар агааз бүр ёо. Сто новшин залуу. Тэгээд хүүхдээ бол гэхдээ тэнд орхиогүй гэж ан. Гэхдээ бүсгүй ууралсандаа бүх чат зураг хөргөө интернетэд оруулснаар энэ хэрэг явдал Тайландчуудын анхаарлын төвд орсон. За улмаар цагдаа нар гэр бүлийг эрен сурвалжилж Бурима мужийн иргэд болохыг нь орж тогтоон залууг бол баривчаасан. За тосгоныхын дарга нь залууг бол байнга мансуурдынхаа хажуугаар ухаан зулггүй мөрөдөд тоглолтгийн ч гэсэн цагдаа нарт хэлсэн. За харин залуугийн хувьд хүүгээ гадлын модны сүүдэр тавьснаас хойш үлдээгээгүй эхнэртэйгээ муудаал гэж залуу асуудад ийм үе байх штэ гэх мэтээр бол өөрийгөө өмөөрсөн. За залуугийн шээс нь шинжилгээ хийгээд мансуурлах бодис хэрэгэлтэнд тогтоогдоод одоо хоригдож байгаа 9 нас хүрээгүй хүүхдийг үл хайгарсан хэрэгт Тайланд бас 3 жилийн яар шидэгт юм байна. Тэгэхээр эн чинь бол бүр 14 хоногтой хөвт штэ. За сэтгэлдлүүд нь эхнэр хүүхдээ зовоон мөрөөтэй тоглоно мансууруулах бодис гударна нэмээд төрөөд 12 хонож байгаа эхнэрээсээ секснийх нь хэлэх үг алга гэсэн байна. Ичтгүү новш юм а. Насан залуугийнхаа хэрээр мунхал залуу байна. Энэ өөрчлөгдөхгүй дээ. Эхнэр нь эртгэн салж амьдралаа одвол таарна гэсэн байна. Яах гэж ийм хүнтэй нийлдэм бэ? Эмэгтэйчүүд их тэнэг байх юм а. Харт тамхичийн бол нэг л өдөр орж ирээд алах нь штэ. Яах гэж ийм хүнээс хүүхдтэй болдсон бэ? Ёстой ойлгохгүй юм а гэсэн байна. Яа, энэ нэр арай тэнтэнэ. Арай байгаа зү бүр. Ёо. Марс ингэнэ. Англид бол иймэрхүү аав ээж нарыг үнсгэлжингийн хуулиар шийдэгдэгээ 7 жилээс цаазаар авах хүртэл ялтай гэж. Бүр үү? За. За таны мэдээг сонсъё. За одоо би бол надад бол нэг тийм сүртэй санагдаагүй. Тэгтээ энэ нулимл хэлсэн байлээ л дээ. Тийм ч сүртэй нулимхаарч мэдээж санагдаагүй. За Тайландын нэгэн парк олонний хил амны бай болоод байна. За уугч нэг хил аманд орохорч хэрэг биш юм аа. Тэгсэн чинь манай зохиолч бол яг хил аманд орохоор л хэрэг гэсэн байна. За эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингэж хоёр өөрөөр хараад байгаа. За сошиал медиа дээр зураг хөргөн шеэрлэгдээд амтны хил ам болоод байгаа энэ парк нь
Бангкокт байдаг Dream Park гэдэг нэртэй газар юм байна. За. Уг нь бол өчтөчнөө гой тоглоомтой нэлээд алдартай газар юм байна л да. Одоо яг нөгөө нэг энэ Disneyland мэнд шиг тийм л парк юм байна л да. Даанч хамгийн сонин нь эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөндөө дотроосоо цонх, гаднаасаа тол болдог хоёр талтай ийм шилээр тэрийг хаацсан юм байна. За. Тий. Энэ нь одоо олонний дургуутлыг хүргээд байгаа юм байна л да. За. Тэгээ яадгүй гэхэлэр нэг ёсондоо ирчүүд ингээд шээгээд зогсож явахдаа гадна талаас нь ингээд толонд хараад нүүр амаа толонд хараад янзлж байгаа хүүхнүүдийг хараад зогсож байдаг болж таарсан. Тийм биш. Эн чи бүр дотор гадар хоёроос нь зургийг харуулсан чинь нэрээ тэгж гин. Йоо, зураг хөргөн шеэрлэгдсэний дараа тайландчууд бөөн бужигнаа болсон. Гэхдээ яасан? Кико. Яагаад ингээд те та бийцсангаа цааталт нь зогсож байгаа эмэгтөөнийг ингээ хараад байгаа. Зүгээр л цонхоор харж байгаатай л адилхан шүү дээ. За. Тэгээд хүүхнүүд нь бол бас ирчүүдийг хараагүй. Тий. Ирчүүд л зүгээр гадагшаага ингээд харангаанаа л шээгээл зогсож байгаа шүү дээ. Цонх руу хардсан нойлнууд байж идэг шүү дээ. Тийм нойл гэсэн үг шүү дээ. За яг гоо энэ магадгүй эмэгтэйчүүд айгүй хүнд тусчиж магадгүй. Надад бол ийм нойл байж л байдаг шүү дээ бодогдсон. За ямар шалтгаанаар ийм толон цонхыг ирчүүдийн ариун цэврийн өрөөнд байрлуулсныг энэ хэвлэл мэдээллийнхэн нэлээд ухаж төнхөж байна гинэ. Тэр ууг нь бол шүү дээ эмэгтэйчүүд очиж дүүрээ толддог газар биш байхгүй юу? Тийм ээ тийм. Ууг нь бол зүгээр л толон хан байхгүй юу? Түүнээс ингээд тэр яг ингээд эмэгтэйчүүдийн нөгөө нэг юм одоо жишээлбэл тэр ингээд цааталт нь эмэгтэйчүүдтэй ингээд нөгөө нэг хувцас сольдог өрөө ч юм уу тийм байвал болохгүй л дээ. Гэтэ аюу тийм тохуутай харагдаад байна л да. Тэр залуучууд ингээд шээнгээ тэр цаанаа ингээд уруулаа будаа зогсож байгаа хүүхнийг хараад энэ бүр амар кайфтай ингээд баг ингээд таашаал аваа шийгээд байгаа байхгүй юу? Тэгээ тэр эштэй ингээд нэг хүмүүсийн нүүр боддог өрөө цаана байгаа юм биш байхгүй юу? Зүгээр л ингээд годомжил байдаг. Тэгэл эмэгтэйчүүд ер нь бол толилт харагдвал хардаг. Энэ бол рефлекс аахгүй юу? Толил харагдвал ингээд хардаг. Ямар нэгэн байдлаар хардаг. За энэ тохиолдолд бол одоо энэ видеон дээр ч юм бол бүр ингээд хувцсанраа янзлаад, үсгэцгээ янзлаад, уруулаа бодоод ингээд тэнгууд тэр бие засаа зогсож байгаа эрэгтэй бүр амар кайфтай ингээд инээгээд ингээд хараад ингээд бие засаад байгаа байхгүй юу? Бас видео байгаа мó. Би зөвхөн зургийг харсан байгаа мó, юу ч хийгээд байгаа. За. Юу нь юу хийж байгаа? Ядаргаат. За, гэсэн чи ингэнэ. Daily Mail бичснээр бол энэ цонхыг 2019 онд анх байрлуулад олонний хил амд болоод сольж байсан гэж байгаа ч өнөөдөр South China Morning Post дээр гарсан мэдээлэлээр бол тол байсаар л байгаа. Тухай хүмүүс сошиал дээр бичиж байна гэжээ. Тэгсэн паркийн захирал Тавад Ямкасем гэдэг хүн энэ тол нь хүн болгонд ашиг тустай хөгжилтэй байх зорилготой байсан гэж өөрөө тайлбарласан байна. Йоо, за. Бичлэг нь 13.4 сая хандлт аваад байгаа. Хүмүүсийн хувьд дийлэнхтэй сөрөг байр суурьтай байна гинэ. За ийм юм болжээ. Энэ бичлэгийг нь харуул нэрэ жоох эвгүүл юм байна. Би нэг зургийг харсан байхгүй. Энэ юун дээр сайт дээр нь болохоор зөвхөн зураг нь байсан. Надад бол ерөөсөө таалагдахгүй байна. Яасан сүртэй юм бэ ч одоо эрэгтэйчүүдийн нойл гадагшаага харсан цонх руу хардсан тийм тохиолдол байж л байдаг ш гэж бодогдоод байсан байхгүй юу? За бичлэгийг нь харсан нэр эвгүй юм байна. Харин тийм байгаа шүү дээ. Тийм бас дээ. Нэг юм наадлын багийнууд нэг ингээд нэг юм бүр нэг тийм амар таашаа ингээд дээрээс харж байгаа царайтай тийм. Тэгээд байгаа шүү дээ. Тэгээд байгаа шүү дээ. За сэтгэлдлүүд нь. За ирчүүдийг жаргаж эмэгтэйчүүдийг эд юмс болгон тэднийг шээнгээ хөгжилдгийг уриалж байгаа гэсэн үг юм уу гэсэн байна. За хүүхнүүдээ шүүхтэд өг. Наад заваа газраа ичтлэн шүүхт. Та нар бол шууд ялах юм байна гинэ. За. Хүүхнүүд нүүр амаа толонд харснараа хожоод байгаа юм алах. Харин ирчүүд хөнгөнөөр бийцсэнгаа хүүхэн шинжиж жаргаад байгаа юм шиг л харагдаж байна. Яг гол үйл явдал юм. Яг тэгэж харагдаад байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн жаргахлаар та нар одоо яг яадгийг хамгийн гол нь энэ хүн чинь ингээ бийцсэнгаа хараад байгаа байхгүй юу? Би засаад ч байгаа мó өөр ч юм хийгээд ингээ кайф аваад зогсоод байгаа мó би мэдэхгүй байна. За би ер нь бийцсахтаа юу ч харахаа боллоо. Нүдэ анжгаад бийцдэг болохоор шийдлээ. Йоо.
За ийм л хөгжилтэй мэдээгээр дуусч байна. Энэ юу Dream Park гэдэгт нь би очиж үзнэ. Тайланд орохлоор бүр Бангкокт байдаг юм байна. Бүр хайж агаад очиж үзчих. Энэ жорлонд нь очиж бийцч үзье байц нэрээ. Эдгээр тийм энэ эзний үг мүгээр бол энэ нэг актер тийм хурдан түргэн сольжгооргүй юм байна. Бараг хүүхнүүд зориулаад те энд битгий нүрэ хараарай гэд ганц юу цаас нагаал шийтгэхэр царайтай нөхөр байна. Тий. За. За нүрээд 2025 оны 4-р сарын 1-ний Мягмар гарагийн 400-ийн шугаа нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 35 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөөл болох New Life Garden төсөөл за мөн дижитал зээлийн үйлчлэгийг нүд өрмөхийн зур Simple хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлэг хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3